Таны толинд тэр арын судалчин сууж байх болно. Та бүхэн миний өмнө сүгрэх болно. Бүү зогс. Нүдрөө нь бүү хар. Өнөөгийн Улаанбаатар хотын түүхэнд нэгэн нэр хизээж дурсагдаагүй. Энэ нэмэгтэй түүнийг хаан ширээнд залгахгүй гэж үзсэн. Гэвч тэр хинийч зүрхэнд мартагдаагүй. Түүхэнд мөнхөд үлдэж зарим нь түүнийг одоо ч энэ хотоор тэнэжүүлдэг гэцгээдэг. Энэ бол Улаанбаатар хотын мартагдсан хатны тухай аимшигт түүх. Үхлийн араас ч иргэн ирсэн хатны түүх юм аа. За hi guys, та бүхэндээ өнөөдөр Монголын түүхэн дэх хамгийн аимшигтай хатан болох Улагчаа хатны тухай ярихаар бэлдсэн байна. За 1600-аад оны дунд үе өнөөгийн Улаанбаатар үүсгэхээс ч өмнө өргөө хэмээх нүүдлийн хот оршиж байсан. За энэ бол Түшээд хаан гомд орж удирддаг Монголын шашин улс төрийн төв байсан. Түүний удмынхан Алтарт Зан Узар Монголын анхны богд хаан болох хувь тавилантай байсан. Гэвч гомд орчийн хажууд нэгэн эмэгтэй байсан. За түүний нэрийг бол түүхээс арчсан гэж бол үздэг юм байна. За түүнийг Улагчаа гэдэг. Тэр бол энгийн хатан бол байгаагүй, харин эртний нууц мэдлэгтэй, зурхаан уншиж, сүнснүүдтэй ярьдаг гэдгээрээ ер нь бол тэр үедээ алдартай эмэгтэй байсан. Зарим нь түүнийг хүндэлдэг байсан бол зарим нь түүнээс бүр айн зүхтдаг байсан. Гэвч одоо Манжин төр Монголыг иргэшээлтэд оруулахад энэ эрх мэдлийн тэнцвэр нь бол өөрчлөгдөж эхэлсэн. За ламнаар хүртэл түүний эсрэг бол дайдаж эхэлсэн байдаг. Эмэгтэй хүн хувь тавилан захирч чадахгүй гэж түүнийг бол мухар сүсэг хараалын эзэн гэж бол буруу шааж исэн. За гэвч эмэгтэй хүн эртний хүчийг хамгаалах гэж тэмцэлдэг юу болох вэ? Одоо бүгдээрээ хамтдаа цааш нь сонсцгоё. За ламнаар Улагчааг улсын хувь тавиланг сэвтээсэн гэж буруутгасан. За түүнийг баривчилж хүүтэй өвлийн шүн туулгаалын мөсөн дээгүүр бүр чирч авч явсан байдаг. Тэгээд инхүү хэлсэн байдаг. Чи хатан биш гэд ламнар түүнийг бол зодод занжиж эхэлсэн. За тэгээд мөсөн дээр үлдээгээд явцсан. За гар хөлөндөө бол дөнгөтэй юм гинжтэй байсан ч гэсэн ерөөсөө ингээд доош цөмөрчвөл живээгүй. За тэгээд дээшээ одоо нүдэн тэнгэрийг ингээ хараад мөсөн дээр ингээ хөвтөөд байсан. Тинхүү ингэж хараасан байдаг. Та бүхэн миний өмнө сүхрэх болно хэмээн харахад бол түүний доор байсан одоо мөсөн хагараад одоо хүүтэй усан нь олж ивж насварсан байдаг. Тэгээд цогцыг нь хизээч олоогүй гэдэг маш хачирхалтай түүх бол байд юм байна. За тэр шөнийн дараа өргөө буюу хотод гинтийн шуурга тэгдэж эхэлсэн. За хааны ордны бүх гэрлийн илүү аяндаа ингээ бүх хөөд унтарсан байдаг. За тэгээ хааны ихтгээс бол амар тийм хачин дуу чимээ сонсогдож морд хашгиран зүхтаад хааны ордноос бол маш тийм эвгүй энерги бол ялгарч эхэлсэн. За маргааш өглөөн гэхэд одоо түүн Улагчааг одоо ингээд цаазлахыг тушаасан ламнарын цогцос бол олцсон. Тэдний царайг хөшөж нүд нь бол том нийсэн чигээрээ үлдсэн байдаг. Хинч тэднийг хөнөөгөөгүй бол хөнөөсөн эрхтнийг бол олж чадаагүй. Тэгээд тэдний цээжинд өрдөө нэг зүйл байсан нь нэг гарын мөр. Хүмүүс айсан. За ламнар түүний нэрийг тухайн өдрөөс эхлэн дурсахыг бол хориглосон байдаг. Улагчаа гэх. Олон зуун жил өнгөрсөн ч зарим шүн одоо сарангүй харанхуй үдэш хотын захад ганцаараа алхаж явах хүмүүс түүнийг бол харсан гэдэг болвол дүр зургууд бол бичигдсэн байдаг. За таксины жолооч нэг ачирхалтай зүйлийн тухай ярьсан байдаг. За замын хажууд хөх дээлтэй эмэгтэй зогсож байна. Тэр зам гарахгүй, дуудлага өгөхгүй зүгээр л зогсож байна. Хэдийгээр айц давтсан ч тэр машинаа зогсоогоод асуудаг. Хаашаа явах вэ? Хатны сул дараа хөөдөн дөө. Ордон руу. Гэвч Улаанбаатарт ямар ч хортон үлдээгүй. Хэрв та түүнийг машиндаа суулгавал таны машин маргааш өглөө нь хоосон бөгөөд эвдэрхий олно. Харин та түүнийг үлдээвэл таны толинд тэр арын судалчин сууж байх болно. Тэр нэмсэлж гэвч нүд нь хоосон. Гандангийн ламнаар шүн бүр гэрэл навчхыг хардаг. Туулгалын хэрэг дээр цасан дунд үл мэдэгдэх мөр гарч ирдэг. Бүдэг салхиар хүмүүс түүний хоолойг сонсно. Та бүхэн миний өмнө сүхрэх болно.
Тиймээс хэрв та Улаанбаатар хотын удамжаар ганцаараа алхаж байхад чинь хажууд тань эмэгтэй хүний дүрс харагдвал бүү зогс. Нүдрөө нь бүү хар. Ямар ч үнээр хамаагүй түүнийг ордон руу бүү хүрэг.